Якомины хөтөлбөрийг үндэслэгч Якомины Яшуфуми багш 1980 онд өөрийн цэцэрлэгийг үүсгэн байгуулж байсан. Ингээд уламжлалт аргаар хичээл залгаж байгаа хүүхдүүд маш сонирхолтой уйдгартай хийж байгааг анзаарч өөрийн биеэр сургалтанд орсноор тус хөтөлбөр үүссэн төвхтэй. Ингээд 2009 онд Fuji телевизийн хамт олон тус цэцэрлэгийг сурвалжиж Япон орон даяар цацснаар супер цэцэрлэг хэмээн нэрлэгдэж алдарсан төвхтэй. Тос цэцэрлэг нь өөрийн үндсэн 3 цэцэрлэгтэй ингээд дэлхийд даяар 400 гаруй цэцэрлэг тос хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Бага насны хүүхдийн тархины хөгжил нь 6 хүртэлх наснда маш эрчимтэй хөгжиж байдаг. Илүү зүйлийг хүлээж авах чадвартай гэсэн үг. Хүн төрөхдөө 400 г тархитай төрдөг. 6 хүртэлх насны хүүхдийн тархины жин дунджаар 1 кг 250 г жинтэй болдог. Насанд хүрсэн хүний тархи дунджаар 1 кг 350 г жинтэй байдаг. Тэгээ яагаад заавал 6 нас гэж хэлээд байгаа вэ гэхээр энэ насанд хүүхдийн тархины хөгжлийг 90% бүрэлддэг юм аа. Якомины арга барилаад асаах дөрөв товч гэж байдаг. Хүүхэд өрсөлдөх дуртай, хүүхэд дуурайх дуртай, хүүхэд багахан зэрэг хэцүү зүйлийг хийх дуртай, хүүхэд магтуулахаас илүүгээр хүлээн зөвшөөрөгдөх дуртай. Хүүхэд магтуулахаасаа илүү томчуудад эцэг эхчүүд болон багш, найз нөхдүүдтэй хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Эцэг эхчүүд маань болохоор хүүхдүүдээ бага насны хүүхэд гэж бодлгүйгээр бие даан тухайн сургалтыг хийж чадна гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. Хүүхдүүдийг хит эрхлүүлэх эсвэл хит магтах нь өсвөр наснд сөрөг үр нөлөө үзүүлдэг. Харин түүний орон зүй арга барилаар хүүхдийг зөв байна, тэнцлээ гэсэн хүч нэмэгдүүлсэн үгнүүдийг хэлж өгвөл хүүхэд маш их баярлаж байдаг. Хамгийн анх модон морин дээр харьяаж байхад бол эхний маань хүүхэд бол маш их айцтай байсан. Яна багшаа би өстэй чадах болов би эндээс айгаад байна гэжсэн. Гэтэл найзууд нь болон биеийн тамирын багш болон миний зүгээс бол хүүхдтэй маш их урмын үгийг ингэж харж чи чадна, чи чадах ёстой гэдэг энэ үгийг бол хэлснээр манай эхний хамгийн анхны хүүхэд бол шууд нэг харьяалтаараа бол гарч ингээд модон морин дээр харайцсан. Дараагийнх нь хүүхэд ингээд харайх болоход бол тэр хүүхэд маань бас нэлийн мэдээж хэрэг тодорхой хэмжээний өөртөө урам зоригтой байсан боловч одоо эхний 2 харьяалтаараа бол харайч чадаагүй. Хоёр удаага ингээд харайч чадахгүй яана багшаа би харайч чадсангүй гэхэд чи чаднаа найзаа чи үнэхээр чадна гэд ингээд урмыг өгж яхад манай хүүхэд бол 3 дахь харьяалтаасаа бол шууд одоо найзуудынхаа урмын үгээр бол харайч чадсан. 2 настай хүүхдүүд маань зөв сууж сурах дадал хвшлээс эхлээ суралцсан. Зөв суугаад эхэлснээрээ Якомины сургалтанд маань илүү үр дүн гарнаа. Хүүхдийн анхаарал төвлөрөлтийн хугацаа бас уртасдаг байгаа. Хүүхдүүд маань карты хичээл, дуу хөгжим, биеийн тамир гэх мэт сургалтууд маань бол ороод явдаг байгаа. Карты хичээлээр хүүхдүүдэд тоолол, үсэг, өнгө, орчин тойронд дах бүх эд зүйлийг нь таниулах гэх мэтчлэнгээр олон төрлийн карт ордог байгаамаа. 3 настай хүүхдүүд маань математик, монгол хэл, дуу хөгжим, биеийн тамир гэх мэт үндсэн сургалтууд маань бол төлхөө орж эхэлдэг. Энэ насанд Якомины сургалтын үр дүн хамгийн өндөр гарч эхэлнэ. Математик хичээлийн хувьд бол хүүхдүүд маань 1-100 хүртэлх тоогоо нүдлээд мөн дээрээс нь хамгийн эхлээд зөв бичих дарааллыг дадал хвшлийг багш маань суулгаж өгдөг байгаа. Монгол хэлний хичээлийн хувьд бол хүүхдүүд маань 2 наснаас өсгөө нүдлээд эхэлчихсэн. Тийм учраас ер нь бол уншиж бичих энэ тал руугаа ер нь багш нар маань төлөвлөгөө орж өгдөг. Мөн бас өсгийг зөв бичих, үеийг зөв холбох эдгээр аргуудыг яг бага ангийн багшийн сургалтын хөтөлбөртөө ер нь агуулга ер нь адилхан явна гэсэн үг. 3 наснаас эхлээд пианико хөгжим орж эхэлнэ. Манай хүүхдүүд жилийн эхэнд гэхэд бол ноттойгоо танилцаад нотоо нүдлээд явцдаг. Шинэ жилээр гэхэд хүүхдүүдийн маань үр дүн гараад эхэлцдэг байгаа. Тэгээд жилийн эцгэхэд тайлан тоглолтоороо хүүхдүүд маань 4-5 тэрнээс илүү бараг 10 дууны сантай болсон байдаг. За Якомины хөтөлбөрийн маань үндсэн сургалтын нэг бол хөгжмийн хичээл байгаа. За хөгжмийн хичээлээр бид юу заадаг вэ гэхээр хүүхдүүд маань дэлхийн нийтийн хэл болсон нотор одоо хөгжмөө бол хөгжимдөж тоглож сурдаг.
Өмнө нь бол бид авиасыг одоо ямар нэгэн байдлаар хүүхдэд ингээд төрөлхийн эсвэхээс заяагдсан зүйл гэж үздэг байсан болвол энэ сургалтыг бид явуулснаар хүүхэд болгон бол авиастай хүүхдийн авиасыг бол хөгжүүлж нээж дотоод сонсголыг нь хөгжүүлж болдог гэдгийг одоо энэ сургалт явуулснаар бид бол олж харж байгаа. Хүүхэд болгон бол өөрийн дуртай зүйлийг одоо хийх дуртай байдаг. Гэтэл хөгжмийн хичээл дээр бол хүүхдүүд маань дургүй хүүхэд гэж бол ерөөсөө байхгүй. Хүүхэд болгон хөгжмөө одоо чин сэтгэлээсээ баяр хөөртэйгээр тэр хөгжмийг одоо тоглож сурах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Бие биенээсээ суралцдаг. За яагаад бид энэ хөгжмийн хичээлийг ийм бага наснаас нь хөгжүүлэх боломж байгааг олж харсан бэ гэхээр хүүхэд бол одоо эхийн хөвлөд байхасаа ихсүүлээд одоо ээжийнхээ зүрхний цохилтыг сонсож одоо химнэл гэдэг зүйл маань хүний биед бий болж идэг. Тэгээд тэр цагаас эхлээд одоо хөгжим сонсох мэдрэмж дотоод сонсголын мэдрэмжид ингээд тэр наснаасаа эхлээд хөгжиж байдаг. Тийм учраас бид системтэйгээр энэ сургалтыг хүүхдэд яаж өгч чадж байна тэр бүгдийг одоо хүүхдүүд маань хүлээн авч түүнийг сурах маш их боломж байдаг. Манай Ecomina цэцэрлэг нь Infant Learning Center байгууллагатай хамтраад Америкийн хүүхэд судлаач доктор Тицрийн зохиосон хөтөлбөр болох Your Baby Can Learn гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлээд 3 дахь жил болж байна. Одоо энэ хөтөлбөр нь бол хүүхдийг одоо сонсох чадвар суулгах бас үгийг нүдлэн тогтоолох журмаар ордог байгаа хичээл. Хичээл дээр видео, карт, ном гэсэн хэрэглэгдэхүүнийг хэрэглэдэг. Тоглоомын аргаар заадаг байгаа. Тэгээд хэл сурах бол маш амархан замаар хүүхд хэл сургаж болж байгаа. Энэ хөтөлбөр нь 0-оос 0-3 сартаас эхэлж хүүхдэд заадаг. Хүүхд нэг болоод 3 хэлийг та нэг дор сурах боломжтой. Биеийн тамирын хичээлийн хувьд гэх юм бол энэ насны хүүхдүүд маань болохоор маш уян алархай, дасгал хийхэд бол ямар нэгэн тэр байдаггүй. Тийм болохоор бас хамгийн их үр дүн гардаг. 3 насныхан маань бол ихэнх нь дасгалаа хийгээд сурцсан байдаг. Моостой хийн, хананд гарна, магадгүй зарим нь гараа цээжиндээ авна. Зарим хүүхдүүд маань бүр гар дээрээ яваад эхэлсэн байдаг. 4-5 насны хүүхдүүд маань ноттойгоо танилцаад хөгжимтэйгөө танилцсан байдаг учраас энэ насны хүүхдүүд маань маш олон дууны сантай болсон байдаг. Мөн дээрээс нь хүүхдүүд маань нүдний хаалт ашиглан дуугаа тоглож чаддаг байгаа. Жилийн эцэхэд хүүхдүүд маань найрал дууны хэмжээнд хөгжим тоглодог. Биеийн тамирын хичээлийн үед хүүхдүүд маань хүүхэд болгон Ecomina сургалтын үндсэн дасгалуудыг нь сурчсан. Мөн дээрээс нь модон морьтой танилцаж эхэлдэг байгаа. Тэгэхээр манай Ecomina сургалтын гол онцлог бол бүх дасгал нь хүүхдэд чиглэсэн. Хүүхдийн тарих, ой тогтоол, сэтгэн бодох чадвар бүх юмыг нь хөгжүүлэхэд чиглэсэн. Яагаад тархийг хөгжүүлээд байгаа юм бэ гэхээр манай бүх дасгал толгой уруу харсан 2 гар дээрээ хийгддэг учраас бүх нөгөө хүүхдийн тархины цусаа хангуулж маш их сайжирч тархи тэлэх. Тэгэхээр тэгснээр тархи тэлснээр хүүхдээ дараа өөртөө мэдлэг хөрөмжүүлэхэд тархи тэлсэн тархинд маш их мэдээлэл ордог учраас энэ дасгал маш их хэрэгтэй байгаад байгаамаа. Энэхэдээ бол бүх хүүхэд хананд гараад сурчгаар бүгд зэрэг дасгалууд маань явагддаг байгаа. За дасгалуудаа багш нь 100 тоолно шүү. Тэр болтод бити унаарай гэж хэлсэн бол хүүхдүүд маань намайг 100 тоолтод хүлээж байна. За нэг хүүхэд унсан тохиолдолд унсан найзаагаа хизээ гарна тэр болтод хүүхдүүд маань тогтоод хүлээгээд ягаад гэвэл тэр нь багаар ойлгох чадварыг бас хөгжүүлээд нэг ойлгоод хүндлээд хүлээгээд бус найз нь хүлээд үсээд яг тэр хүүхэд гараа 100 гэж тоолоход бүх хүүхэд ял зэрэг бодог байгаа юм. За ерөнхийдөө бол бүх дасгалуудаа ханд дагаж явах, 2 гар дээрээ явах дасгалуудаа хийгээд хийсний дараа мөн адил моостын дасгал явдаг. Энэ бол ерөнхийдөө маш сонирхолтой дасгалууд байна. Хүүхдүүд маань бүр энэ дасгалаараа уралддаг. Модон борныхоо төвшинг ерөнхийдөө хүүхдүүдийн төвшинг тааруулаад 5 юм уу 6 тэрнээс багаар эхэлж болно. Тэгээ эхлүүлээд хүүхдүүд маань за багшаа өөртөө хараагаад ирэхээр багшаа ними гэд өөртөө нөгөө чадж байгаа зүйлдээ урамшаад ирэхээр улам өөртөө зоригжуулаад цаашаа улам ихийг хийхийг хүсдэг. Би ч гэсэн тэрэн дээр нь тулгуурлаад хүүхдийн тэр хүсэл эрмэлзлээр тулгуурлаад модон морио болж өгөө хүүхдүүдийн төвчингээр нэгээр нь баг зэрэг нэмдэг. Би 2 хүүхдээ Ecomina цэцэрлэгт явуулдаг. Хөө охин хоёроо явуулаад одоо жил хагас болж байгаа. Ecomina бол үнэхээр гайхамшигтай бүр эд шидтэй санагдаад байгаа. Хүн одоо хүнээс яаж тийм юм гардаг байна? Яаж ийм жоох хүүхдүүд одоо ийм мундаг төвшөнд ийм юмнуудыг хийж чаддаг байна гэд үнэхээр бахархмаар санагддаг. Миний 4 настай охин уншиж сурсан. Гадаа явж исэн чинь гинт хоньны махаар хийсэн хошиор гэл. Тэрийг ингээд би бүр чи хаанаас уншчихваа гэдгсэн чинь ингээл зүгээр гадаа явж ахт лагерийн замд нэг юм самбар хараал уншсан. Тэгээд би гайхаад готлоо арчиж орно гэдэг юм уншаал.
Тэг хүүе хизээдээ баг ингээ уншаа сурчваа гэж бодоод дээрэс нь 3 дугаар ангийн дүүгээс маань илүү одоо хүрт мэдчихсэн. За тэгээд 20-ын дотор бол чөлөөтэй нэмж хас чаддаг болсон. Бараг нэг 6-7 ай өөрөө ингээд пианика одоо төгөлдөр орон дээр дарддаг болсон нотоор тэг хөгжмийн багшид шалгуулахад одоо нотоор шууд ингээд сонсголоороо дарчиж ингээд магтуулсан. Тэгээд дээрэс нь гэртээ ирээд одоо би миний том охин 5 настай сүүлийн 2 жил огт хувцсыг нэвхээгүй өөрөө хувцаа ивхэд шкафандаа хийгээд өөрөө хувцаа бэлдээд ингээ аваа явцдаг болсон. Нэг харахад ширээгээ арчиж яадаг, нэг харахад хогоо шүрцэж яадаг. Одоо хувь хүний хүмүүжлийн одоо сойр бол маш сайн тавигдж байгаа. Хүү бол бүр бас шал өөр. Эрэгтэй хүүхдэд арай өөрөөр илэрдэм билээ. Илүү аж ахуйч байдлаасаа илүү одоо илүү зоримог, өөртөө ихтэй байдал нь илүү нэмэгдээд тэгж байгаа анзаарчихсан. Манай 2 хүүхдэд бол хамгийн түрүүнд гаршлан байхгүй болсон. Тэгээ энэ бол цэвэр хооллолтын одоо тэр диктатур хооллолтын дэглэмтэй холбоотой гэж би ойлгож байгаа. Арьс нь маш гоё болсон, болбраа зөөлөн болсон. Дээрэс нь өдөр болгон агаарт гардаг. Цас бороотойч гэлтгүй агаарт гараад нар үзээд өдөр болгон гадаа тоглодог. Дээрэс нь өдөр болгон дасгал хийдэг учраас ханаад хөрөх байдал бол бараг л ортаас үгүй болчт юм лээ. Багш хүүхдийн харилцаа их нандин. Яг юунда нандин байдгийг нь бол тэр одоо Якоминийг л ноу хав багт. Гэхдээ одоо юу гэдэг юм багш нартайгаа хүүхдүүд хүндлэлтэй хэрнээсээ найрсаг харилцдаг. Яаж тийм болгосныг бол би мэдэхгүй. Гэхдээ багшигаа үнэхээр их хүндэлдэг, багшийнхаа үгэнд маш сайн ордог, багш нь үргэлж хайрладаг. Тэгээд нэг тийм юм нандин холбоо байгаад идэв. Хамгийн чухал юм нь хүүхэд хөдөлмөрийн үнцэн, амжилтын үнцэн, зорилгын үнцэн гэдгийг ойлгодог болд юм байлээ. Ангийнхан нэг хүүхэд тэр ингээд амжилтыг өөрөөс нь төрүүлж гаргасан ч гэсэндээ өөрөө яг тэр амжилтыг гаргасан юм шиг бүр юм нүдэнд нь оч гэрэлтсэн юм бадарсан, царай нь бүр гэрэлтсэн. Би хүүгээ цэцэрлэгээс нь авахгүй л оронгууд ээж манай ангийн одоо тэр охин хан дээрээ зогсоод сорцсон гэж бүр өөрөө чадсан юм шиг бүр амар баяр жаргалтайгаар намайг өгтдөг. Хүний амжилтыг бас үнэлж сурдаг. Тэр нь бол үнэхээр бахархмаар өөр дээрээ гарч байгаа тэр амжилтыг бол бүр үгээр хэлхийн арга байхгүй. Бүр ингээд нүдэнд нь оч бадрна гэдэг бол яг л тэр юм лээ. Огшоод идэг шнэ. Бүр огшоод идэг байхгүй юу гэсэн. За манай цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын зөв хөтөлбөрийг Якомины хөтөлбөртэй уялдуулж сургалтад ордог байгаа. За Якомины хөтөлбөрийн зорилго нь бие сэтгэл оюуны хүчтэй бие даасан иргэний суурийг зөв тавихад орж байгаамаа. За Якомины хөтөлбөрөөр одоо суралцж байгаа болоод суралцаа төгссөн хүүхдүүд маань ямар чадварыг эзэмшиж төгсөх вэ гэхээр биеийн хүчээрээ хүүхдүүд маань альбаад шантардаггүй, дэсвэр төвчээртэй, эрүүл амьдралын дадлаг хвшилтэй, иргэн баш төлөвшин бүх спортын суурь зөв тавигдж өгдөгөө хүүхдүүдэд маань. За сэтгэлийн хүчээр хүүхдүүд маань бусдыг болон өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөртөө итгэх итгэлтэй, өөрийнхөө илэрхийлэх чадвартай, массын сэтгэлгээнд автдаггүй, иргэн баш төлөвшгöd орж байгаа. За суралцах хүчээр хүүхдүүд маань олон төрлийн сургалтыг аргыг нь олж бие даад суралцах чадвар суусан байдаг. Манай Якомины хөтөлбөрийн сургалтын бас хамгийн чухал зүйлүүдийн нэг бол бие даах чадвар. Бие даах чадвар гэдэг нь хүүхэд бусдын оролцоогүйгээр бие дааж бүхнийг өөрөө хийх чадвар суудаг. Энэ нь өөрөө эргээд хүүхэд өөртөө итгэлтэй, хувийн зохион байгуулалттай, эртэж хүүхэд болж төлөвшдөг байгаа. За одоогийн байдлаар нийт 84 хүүхдийг цэцэрлэг маань төгсгсөн байгаа. Тухайн төгсөгч нар маань орсон сургуулиудаа амжилттай бие дааж суралцж байгаа. Хүүхдүүд маань сургуульд ороод амжилттай бие дааж суралцснаар эцэг эхчүүдэд тусалж байгаа хамгийн том тусалцаа байдаг. Бус хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа эхлээд манай цэцэрлэг аль болох одоо Монголынхон хөрсөнд Монголын өв уламжлалтайгаа хослуулан хүүхдүүдтэй сургалтаа орохыг хичээсээр ирсэн. Мөн цаг тутамд багш нарын чадварыг ахиулах, хүүхдүүдтэй нэг ч гэсэн мэдлэгийг илүү олох талаар хичээж ажиллаж ирсэн. За энэний үндсэн дээр багш солилцоогоор жил бүр аль болох олон багшийг Япон улс руу явуулдаг. Мөн Япон улсаас ч гэсэн мэргэжлийн Якомины хөтөлбөрийн багшийг Монголд урьж авчин Монголд байгаа багш нартаа сургалтаа ордог давуу талтай байгаа. Якомины цэцэрлэгт манай хүүхэд 18-аас 19 онд сурч хүмүүжсэн байгаа. За энэ цэцэрлэгт явснаар одоо манай хүүхэд 1-р ангид ороход өөрөө дадлага баан хийдэг.
хичээлээ уншдаг. Шууд уншиж сурцсан байгаа. Минутанд бол нэг 60-70 уншиж байгаа. Тэгээд өөрөө бие даах чадварыг маш сайн сурснараа биднэрт эцэг эхчүүд биднэрт бол цаашид хүүхэд маань өөрөө сурч боловсрох, суур боловсрал нь бол маш сайн тавигдчих өгсөн. Манай хамт олон энэхүү хөтөлбөрөө олон монгол хүүхдүүдэд хүргэх зорилгоор өөрсдийн салбар цэцэрлэгийг 2020 оны 10 сард ашиглалтанд оруулахаар шаргуу ажиллаж байна. Ингээд мөн өөрсдийн төгсөгч хүүхдүүдэд үргэлжлүүлэн хөгжүүлэх зорилгоор 2021 онд бага сургуулаа байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ингээд хүн төвтэй хүүхдэд дээлтэй Sky Garden хотгонд сургууль цэцэрлэгийн комплекс байгуулахаар басна маш их баяртай байгаа. За тэгээд цэцэрлэгийнхаа нийт хүүхдүүдээ ирээдүйд дэлхийд Монголынхоо нэрийг гаргасан амжилттай эзэд болно гэдэгт багш нар нь итгэл дүүрэн байдаг.